Өнөөдөр хэдүүлээ их сонирхолтой газар очиноо. Энийг хараа. Энэ юу вэ? Энэ бол уулын нуурын парк. Ийм олон гэр хорооллууд хүн жорлон донд байгаа мөртлөө ийм гоё гүн цэнгэг өнгөтэй цэвэг харагдаж байна. Энэ яаж ийм цэнгэг цэвэрхэн байгаад өнөөдөр хэдүүлээ шинжлэх ухаанчаар танилцгаая. Явах уу? Google биш өөртөө идэг. AI-д биш логикдоо идэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. За манай хамт олонны хувьд бол анх 2022 оны өвөл олон нийтийн сүлжээгээр энэ нуурын тухай олж мэдээд тэгээ холбогдоод зорж ирж уулзаад байгууллага болон судалгааны ажлаа танилцуулаад одоо энэхүү биологийн аргаар нуурын усыг цэвэршүүлэх туршилт судалгааны ажлыг бол эхлүүлж ирсэн. Яагаад заавал энэ нуурыг сонгосон бэ гэх юм бол уг уулын нуур маань гэр хороолт дунд орчдоор онцлогтой. 1946-47 оны үеэс хойшоо чулуун карьер байж байгаа. Тэгээд 60 он хүртэл ашиглагтаад хаягдсан ийм орхигдсон газар. Дэг бүтэц хөгжөөг учраас айл болгон хашаанда хүн жордонтой тэр нь ямар ч тийм одоо ариутгал хийх тийм боломжгүй олон жил болсон. Тийм учраас энэ нуур бол маш их бохирдолтой. Яг нэг их үедээ цэвэрлсэн боловч нөгөө хөрсний тодорхой хэмжээний бохирдол ч юм уу орчны бохирдол бол нүдэнд харагдахгүй юм биш бас хүн цэвэрлэгээд хэцүү шүү дээ. Нуурынхаа бохирдлын түвшинг тогтоосон. Ингээд бол хүнд металлын агуулмж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бол давсан үзүүлэлттэй. За E. coli болон колин titrийн хэмжээ бол бас тодорхой хэмжээнд гарсан. Ялангуяа одоо гидсний бүлгийн савханцар одоо гидсний өвчин үүсгэж бактериуд илэрсэн. Ийм учраас бид бүхэн бичил биетний бөмбөлгөө ашиглаад ашигтай бичил биетний биобэлтгэлээр нуурын усыг биологийн аргаар цэвэршүүлэх одоо энэхүү ажлыг бол эхлүүлж ирсэн. Сүүлийн үед бол нөгөө завь тоглуулж байгаа учраас бас аль болох эрүүл ахын талаас халдвар хамгаалтын байдлаас их сайн ус байх хэвээр. Бичил биет нь ч өөрөө олон янзын үйл одоо чадвартай. Тэрнээс бид нэр ашигтай бичил биетнийг нь цуглуулж аваад тэрүүгээрээ ийм одоо биобэлтгэлгээд бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэр бүтээгдэхүүнээ бид нэр нуурын усыг цэвэрлэхийн тулд ийм шавар бөмбөлөг гээд бэлтгэл хийсэн байгаа. Тэгээ манай бас Эрдэнэтийн нэг зорилго бол одоо нийгмийн эдийн засагта тулгамдсан одоо асуудлууд шийдвэрлэхэд шаардлагатай технологийн шийдлийг гаргаж ирэх байдаг. 23 онд яг хэлсэнгээ түрүү хэлсэн тий. Нийт болохоор 3 сарын хугацаанд за 14 хоногийн давтамжтайгаар нийт 6 удаа гэсэн үг яг ашигтай бичил биетнийхээ биобэлтгэлээр үйлчлүүлэх. За түрүүний одоо бичил биетний бөмбөлөг мөн одоо энэ ашигтай бичил биетний биобэлтгэлийн шингийн хэлбэрээр нэгийг харьцах нь 10,000 болон нэгийг харьцах нь 5,000 хэмжээгээр одоо нуурын усаа үйлчлүүлэх ийм судалгааны ажил хийгдсэн байгаа. Сүүлийн жил гарангийн хугацаанд бол ажиглалаа тэгээ маш тунгалаг одоо цэвэрхэн ус болж өөрчлөгдөж байна л да. Чи тарг уудаг уу? Уудаг. За тэр таргийг чинь юугаар хийдэг вэ? Сүүгээр. Сүү хүчлийн бактерийг сүү гэдэг чинь сүү хүчлийн бактери үндсэн тэжээл болоод тэгээд тэр сүү хүчлийн бактери уургаад тэр цагаан эдийг боловсруулж байгаа. За тэгвэл тэрэнд ордог сүү хүчлийн бактерийн төрлүүд байгаа. Өшөө дрошоор одоо талах хэсэгдэг үү? Талахыг эсгээд бид нэр тэрийгээрээ одоо өөртөө хүнсний бүтээгдэхүүн болгоо хэрэгжилж байгаа шүү дээ. Мөн дрошоороос PV хэсэгдэг тийм үү? PV гаргаж авдаг. Тэр болгон одоо ийм дандаа хүний хэрэглээнд хэрэглэгддэг ийм бичил биетнүүд байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг бид нэр ийшээ хийж өгч байгаа. Энэ бол ерөнхийдөө ялгаатай их усүрээс тухайн тэр ашигтай бичил биетнийг ингээд цэвэр өсгөр байдлаар гаргаж авсан хэлбэр гэж ойлгож байна. Тэр яаж гаргаж авах гэсэн үг вэ? Одоо жишээ нь бидний харж байгаа энэ хоёрыг болохоор пивний үйлдвэрийн хаягдлаас гаргаа авсан дороожууд байгаа. Энэ бичил биетнүүд. Ер нь ямар хуу газраас ийм бактери цуглуулдаг бол ашигтай бактери. Голчлон их усүрээс нь шалтгаалаад хөрс, ус, агаар гэх мэт их усүрээс ялган авах боломжтой. Энэ ихтэй шавраар хийсэн гэхээр бас бохирдуулна л гэсэн үг юм шүү. Үгүй мүү? Үгүй. Энэ шавранд болохоор зэрэг энэ бол байгалийн цэвэр ерөөсөө л газар шороо байхгүй юу? Энэ дээр болохоор бид нөгөө биобэлтгэлээ хийж өгөөд өшөө дээрээс нь нөгөө биобэлтгэлийнхаа одоо үндсэн хоол тэжээл болох нүүрс ус одоо энэ их усүрийг эндээ хольж өгөөд тэгээд энийг нус руугаа хийж өгч байгаа байхгүй юу? Ашигтай бичил биетний биобэлтгэл маань өөрөө юм шингэн бүтээгдэхүүн байдаг. Одоо усыг цэвэрлэхийн тулд энийг шавартай хольж одоо барьцалтуулаад
усны гүн рүү оруулж өгч байгаа байхгүй юу? Шингэнээр шууд ихэд зөвхөн усны гадруудаа ингэж байгаа. За яг хуу нэг тодорхой хэмжээнд хүрээд яхаас яг гүн рүүгээ бол үйлчилдэг байхгүй юу? Энэ угаасаа ийм хэлбэртэй байд юм уу? Эсвэл ингээд үржихтэй ингээд үрдсэн болов уу? Тухайн бичил биетнийг бид нэг колон буюу цэвэр өсгөрийг гарган авахын тулд бид тухайн тэжээлт орчин дээр ингэж тараах байдлаар яг цэвэр өсгөрийг гаргахын тулд ийм байдлаар ингэж зурлаг хийдэг гэсэн үг. Айснаас орсон уу юу? Айсны үнэр жоохон Энэ болохоор ер нь бол дандаа юу ордгийг. Ер нь ихэнх юу нь болохоор бурам. Одоо нөгөө чихэр дотор байдаг бурам гэдэг шүү дээ, тийм бид нөгөө жоохон багтаа гэдэг. Тэр бурам ихэнх хэсэг нь ордог гэсэн үг. Тэгээд ашигтай бичил биетнүүдэд идэвхжүүлэхийн тулд одоо тэргээр хоолсдог гэсэн бурмаараа ийм жижигхэн ингээд хөөрхөн ингээд бөмбөлөг үүсэх юм ээ. бөмбөлөг үүсгээд ингээд тавьчихсан. За одоо ингээд бүгдээрээ нэг Зөвхөн усч биш тий. Ус чинь өөрөө хаана байдгүй хөрсөн дээр тэгэхээр хүрээлэн байгаа орчноо бид нэр хайрлах ёстой. Тийм ч утгаараас манайхан энэ судалгааны ажилдаа одоо дунд сургуулийн хүүхдүүдийг бас татаж оролцуулдаг. Тэгээ энд болохоор шавар хэвэг тэгэл энэ био бэлтгэл групп. Шавар нь болохоор нөгөө юугаа бичил биднийг усны гүн рүү оруулах барьцалдуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Хэвэг нь болохоор энэ бичил бидний хоол гэж болж өгч байгаа. Тэгээд энэ бичил бит маань усны гүнд ороод тодорхой хугацааны дараа шаврын задрахаар энэ маань одоо үржиж органик хаваа эдлийг задлцаа гэсэн. Гэр хорооллын жорлонд бол одоо ойролцоогоор 1 литр бэлтгэлийгээл шууд хэрэгэлдэг ийм одоо боломжтой хэрэглэхэд хялбар бэлтгэл байгаа. Үнэрийг дарна. Тэр нойлоос гарчиж байгаа тэр шивтрийн хий болон хөхрийн давхар эсэл гэх мэт одоо хортой өвчин үүсгэж тэр хийнүүдийг бол одоо байхгүй болгож байгаль орчин амьтан ургамалда эерэг нөлөө үзүүлдэг ээлтэй дэвшилтэт технологи бүтээгдэхүүн байгаа. Технологийн инкубаторынхаа дэргэд хагас үйлдвэрлэлийн зорилттой туршилт үйлдвэрлэлийн цех байгаа. За уг цехтэй бол яг био бэлтгэлээ ингээд бэлтгээд савлаад гаргадаг. Лабораторийн төвшөнд болохоор эрдэмтэн судлаачид маань судалгааны ажлаа хийгээд их хөрөнгөө одоо бэлтгээд туршилт үйлдвэрлэлийн цехтэй бол яг үйлдвэрлэж гаргадаг байгаа. энэ болохоор одоо био бэлтгэл ашигтай бичил биетний одоо их үүсвэрлэж байгаа. Энэ нь болохоор одоо орц найрлагаа хийгээд тогтмол температурт хүргээд дээрээс нь их хөрөнгөө хийн. Тэгснээр хүчлэг орчныг харамжуулаад 7-оос 14 хоног одоо агааргүй орчинд хадгалснараа өсвөрлж яах гэсэн үг. Тэр хүчлэг орчин буураад 3.5 хүрэхээр нь хэрэглээнд нэвтрүүлдэг гэсэн үг. Тооны савнд ямар ч агааргүй орчинд хийгээд дүүргээд тэгээд энэ дотор одоо идэвхжиж яадаг гэсэн үг. Шингэн одоо ашигтай биш бэлэн болсон бэлтгэлүүдийг асууж савлах энэ хэсэг нь сав маань хариун байх хэрэгтэй. Тэгээд бол эхлээд саваа бид нэр тодорхой угааж байгаа юм. Угаацыг маань яг энэ хэсэг дээр ингээ угаажаад сав угаасны дараагаар ийшээгээ нөгөө бэлэн болсон одоо ашигтай ижлэн бэлтгэл маань энэ хэсэг дээр одоо савлагдана гэсэн. Сав бэлэн угаагдаад энэ чумын өөрөө автоматар ингээд бүрэн ажиллаад тасалдахгүй ажиллаад явна. Энэ угсаад энэ савыг бүрэн дүүрэгдээд дүүргэсний дараагаар энэ таглах цикл тэгээд хаяглах цикл тэгээд ракетлах гэсэн үндсэн ийм дамжлага юм явдаг энэ хэсэг. Өнөөдөр хүүхдүүд өөрсдийн гараар хийсэн бичил биетний бөмбөлгөө авч нуураа цэвэршүүллээ. Харахад нэг шавар бөмбөг шиг л санагдаж болохч энэ бол тэдний байгаль зориулсан хайр, шинжлэх ухаанаар дамжуулан өгч буй бяцхан тус том сэтгэл юм. Эхлээд бид лабораторид очиж бичил биетнүүдийг микроскопоор ажиглалаа. Тэд ямар орчинд амьдарч, хэрхэн тусгаарлагдаж, ургуулж, бүр хооллож байдгийг нүдэрээ харж гараараа мэдэрсэн нь үнэхээр сонирхолтой байлаа. Дараа нь үйлдвэрт очсон. Бүх шат дамжлагтай танилцаад бичил биетнүүд хэрхэн савлагдаж, эцсийн бүтээгдэхүүн болон байгаль дээлтэй цэвэршүүлэгч болж төрдөг бүтээлч үйл явцыг судалсан. Харин төгсгөл нь хүүхдийн гарт байсан бөмбөлөг. Ингээд бид зөвхөн нэг нураарч зогсохгүй эрдэмтдийн оюун ухаан, технологийн хүчээр дамжин шинжлэх ухааны гайхамшиг дунд нэг өдрийг аялаж өнгөрүүллээ. Бид хамтдаа усны мандлыг биш, ирээдүйн мандлыг цэвэршүүлж байна. Ирээдүйд шинжлэх ухаанаар бүтээцгээе. Дараагийн аялал хүртэл баяртай.